Дээр үед цагаан морьтой залуу цонхонд орчин дуулж өгдөг байсан. Одоо харин орчин үед цагаан прюстэй, домбор хөгжимтэй мөрөөдлийн нэгэн залуу гарч ирэх гэж байна. Энэ бол Абай Мөнөөсөмөн. Абай! Намайг Муратын Абай гэдэг. Би домбор хөгжмөд тоглоод 6 жил болж байна. Анх энэ хөгжмөө би Баянүлээ аймгийн хөгжмийн драмын театрын хөгжимчин Иван дахь гээд хүнээс анх заалгаж сурч ирсэн. Би бол монгол хүн. Гэхдээ казак үндэстэн байгаамаа. Би энүүгээрээ ч гэсэн их бахарж явдаг. За бэлтгэл ямар хөө вэ? Бэлтгэл сайн. Энэ домбор хөгжим маань болохоор өөрөө казак үндэстнийхээ бахархал болсон юм зүйл байгаа. Тэгэхээр энэ хөгжмөө уламжлал, ёс заншил болсон энэ үнд зүйлсээ би олон хүнд таниулж явж байгаадаа их бахархж явдаг. Үзэгчтэй, охтуудаа Абайг угтаж авцгаа.
Апай баяр үргэе. За ингээд шүүгчтэй сэтгэлдлийг сонсъё. Шүүгчтэйгээ Ямар гоё юм бэ? Монголчууд бид нар тийм эстэй. Гэхдээ үндэстэн чинь үнэхээр одоо чамаар бахархсан баха энэ орой. Ямар гоё охтууд олоод ирсэн, ямар гоё хөгжимчдтэй бэлдсэн. Царайчин гэрэлтэй энэ хоёрхан утастай үстэй те. Энэ доомор энэс л яаж дуурах юм бэ угаасаа? Баяр хүргэе чамд үнэхээр гайхалтай байлаа. Сая хоёр утсан хөгжмийн мастерууд сая бивинд зөвлөгөө өгөө тийм ээ. За, ингээд шүүгч чимгээ. Хорвоо гэдэг өргөн, хотол гэдэг олон холбож яаж дуулахаараа хоёрхан шавхцаар ярьдгийм бэ гэж алдар нөгөө цэдэн дөрж найрагч маань морин хуураа магтсан байдаг шүү дээ. Тэгээ өнөөдөр монголчууд бидний энэ халуун амбулд багтдаг казак үндэстний маань доомбор хөгжим үнэхээр бас хоёр утастай, хоёр чавцтай энэ хөгжим та үнэхээр гайхамшигтай тоглолоо. Ийм гайхамшигтай хөгжмийг үнэхээр гайхамшигтай амьлууллаа. Баярлалаа тань. Баярлалаа. Хин гэдэг ганцхан амдаа ганцхан багтдаг. Энэ ганцхан зүйлээр хорвоод ирэхэд үсэж чадж байгаа та ямар гайхалтай юм бэ? Баярлалаа. Ингээд чуга шүүгч. Үнэхээр гоё байна. Яг гэвэл үндэсний хөгжмийн хамтлаг тэр тусмаа морин хуур, яочин шанзаар этник хамтлагууд байдаг бол өнөөдөр казак үндэстний маань домброо оруулж ирж бүгд хамтлагаа байгуулж тэгээд ийм сайхан хөгжим тоглосонд миний сэтгэл маш их сайхан байна. Дээрээс нь чи бол нэгэнт хамтлагаа байгуулсан юм шиг байна. Дээрээс нь дахиад чи дуулвал бүр гоё болно ш. Гоё байна. шүүгч Rocket Bay. Нэгдүгээр гаднах байдал солиотой. Хоёрдугаар өнөөдрөөс эхлээд домбор кул боллоо. Тэг. Домбрын шинэ нэр үе чамаар эхэлж явах шиг байна. Миний ойлгож байгаа. Ямар гоё юм бэ? Ийм залуучуудын төлөөс хоёр царайдаг хүн бивиндээ ормыг хүлэхэд бүр их сэтгэл хөдлөж шүү. За ингээд өөр хоёр царайдаг хүн царай сэтгэлдээ чи бас асууя. Тэгэхээр ихтэй шатн дээр маш дараахан байсан. Одоо үнэхээр кул байна. Мэдээж нэгдүгээр шатнд би доомбортойгоо ганцаараа тоглосон шүү дээ. Одоо энэ хах шишээ тоглолт маань амьд хөгжмөд өөрөө гайхалтай. Амьд хөгжмөд хамтарч тоглосон. Энэ маань миний хувьд болохоор их дэвшил гэж бодож байгаа. Бас гайхалтай байна.